хичнээн хол зай хэцүүсэн ч гэсэн тэр хүн болохоор тэр хүн байгаа учраас тэр сонголтыг хэдэн 10, хэдэн 100, хэдэн мянган удаа ч юмгүй дахин давтаж хийх байсан гэж бодчих. За сайн байцгаана уу, намайг Анужин гэдэг. Одоо 23 настай маркетинг мэргэжлэрээ ажилладаг тийм Монгол эмэгтэй байна. Одоогийн байдлаар найз залуутайгаа алсын зарилцаанд. Така. Бид хоёр хамгийн анх танилцахдаа холын зай харилцаанд танилцсан байхгүй юу? Анхнаасаа уулзч танилцаагүй. Хамгийн анх яг Instagram-аар холбоо барьж танилцаад тэгээд бүр үерхснээсээ хойш 7-8 сарын дараа анх удаа уулзчихсан. За одоогийн байдлаар бид хоёр 15 сар болж байгаа юм уу? 1 жил 3 сар гэж хэлж болно. Бид хоёр болохоор одоогоор бол 13 цагийн зөрүүтэй байгаа. Ер нь бол 12-аас 13 цагийн зөрүүтэй байдаг. Тэгээд энэ ч өглөөс ирж хахад тэр хүмүүс орой унтчихдаг. Би энэ ч орой унтаж байгаа тэр хүмүүс өглөөс ирж идэг. Өглөө ажилдаа явахаас өмнө ер нь бол уцаар ярьдаг. Өглөөдөө нэг цагаас 30 минут орчим ч юм уцаар ярина. Орой унтахаа өмнө манай хүн өглөө бас ажилдаа байдаг учраас тэр нэг ажилдаа явахаас өмнө өглөө сэрээгээд 30-аас 1 цагийн хооронд уцаар яриад тэгээд үлцэн хугацаанд бол би нэг унтчих хооронд нь байнга автоидаа өгөх байдлаар харилцах болчихдог гэж хэлж байна. За нэг 8-9 цагийн видео кол байдаг шүү. 8-9 цагийн видео кол байдаг. Тэгэл тэр үед нөгөө нэг нь нойроо зөлөөсөлчлээ ярина гэсэн үг л те. Шүүн унтахгүй ярьж байгаа л үг ажилдаа явдаг ч юм уу. Тэгж ярьжсэн. Миний санджаар нэг 8 цаг 30 минут тавцаа байна уу та. Хамгийн анх бид хоёр уцаар ярихдаа 6 цаг уцаар ярьчихсан. Үргэлж эхлэхээс өмнө гэсэн үг шүү дээ. Дүнгийн танилцчих байх үедээ. 6 цаг уцаар ярьчаад soulmate гэж байд юм байна шүү дээ гэж бодчихсон. Би тийм ерөөсөө итгэдэггүй юмсан байхгүй юу. Хүмүүсийн хэлдэг чи ийм байсан юм шүү дээ. Ийм байх боломжтой юм байна шүү дээ гэж амар бодчихсан. Яг өнгөрсөн жилийн 100 би Америк яваад тэгтээ хамгийн анх уулзчихсан. Гэтэ тэр уулзах үедээ бол бид хоёр ахиад үргэлжсэн байсан. Онлайнаар тэмдэглэдэг. Гэхдээ ресторанд 2 талдаа захиалга өгөөд тэр хүмүүс маань өглөө 7 цагт би орой 8 цагт ч юм уу тий 2 талд ресторан захиалга өгөөд хоорондоо уцаар яриангаа болоо иддэг ч юм уу. Дараа нь онлайнаар кино үзэх, онлайн дейт хийх байдлаар ер нь олон юм баяраа тэмдэглэдэг. Би судалгааны ажил авч байсан байхгүй юу? Тэр судалгааны ажил авч байхаа надад яг юм өгөгдлийг дутуу байжсэн. Өгөгдөл цуглуулахад онлайнаар тусалсан романтик үйлс миний толгойд бол бууж байна. Гэхдээ тэрнээс өөрөөр бол зөндөө романтик зүйлүүд хийж исэн, бэлэг хүргүүлэх ч юм уу. Тэгээд эргээгээд манай гэр бүлийнхэнтэй холбоо барих ч юм уу тий. Тэгээд тэр хүмүүсээр дамжуулаад надтай харилцаа тогтоох ч юм уу. Олон төрлийн романтик үйлсүүд хийж ирснээс хамгийн сэтгэл бэлдсэн нь бол тэр юм байна. Яг юм шантармаар үед гардаг штеп. Тэр үед чадна шүү, ганцаараа биш шүү, тэ. Намайг өөрийгөө ганцаараа гэж битгий бодоорой. Энэ бүгдийг даваад гарна шүү. Ард нь үргэлж төшөж тулж байгаа шүү гэж бичсэн юм байсан. Бид хоёрын захимаар хамгийн анх болцчихсан хоолны газар боддороо бол хамт яг биеэрээ уулзаад болцчихсан. Тэгээд шинэ үерхэд эхлээ шинэ он гарахын өмнө хоёр талд би бинтийг уцаар яриад болцчихсан тэр газараа бол хамгийн анхныхаа болцоо гэжсэн. Би бол өдөржингөө тэрвэрлдээд орондоо хөвтнө гэж бодож байна. Тэгээд хамт гарч зайрмуу гэдэг гадаа сууна гэж боддог. Холын зай харилцаанд байх нь миний хувьд биенийхээ үн цэнийг илүү сайн ойлгох боломж өгдөг юм шиг санагдсан. Ингээд хажуудаа биендээ хамт байгаа хосууд нөгөө хажуудаа хамт байгаа учраас гээд тэр үнийхээ цагийг үнэлдэггүй ч юм уу, цагийг үнгүүдүүлдэг ч юм уу тий. Эргээгээд биедээ тавих анхаарал халамжийн сулардаг ч юм уу, тийм тохиолдлууд гардаг юм шиг санагдаад хол байх нь эргээгээд ийм удаан зайг хол тулсан юм чинь ингээд хамт байгаа цаг хугацаа болох амар үн цэнтэй өнгөрөмөр санагдаад тэр хүнийхээ цагийг өөрийнхөө цагийг ч амар үнэлээд илүү хайрлж нандиндаг. Холын зарилцсан зүр нэг айх шаардлагагүй хүмүүс ер нь айгүй айдаг штэ. Би холтол сэтгэл халтна тийм биш шүү. Яг ингээд цагаад талаад ирэхээр илүү гүнзгий би бинийг ойлгох, илүү би бинийг таньж мэдэх боломж олгодог шүү гэж хэлмээр байна. Хэрвээ өнгөрсөн үеүгээ буцаж очоод сонголтоо ахиж хий гэвэл би яг адилхан сонголт хийх байсан баха. Хичнээн хол зай хэцүүсэн ч гэсэн
тэр хүн болохоор тэр хүн байгаа учраас тэр сонголтыг хэдэн 10, хэдэн 100, хэдэн мянган удаа ч юм уу дахин давтаж хийх байсан гэж бодож байна. Миний муухай ашиг твжээд тэгээд ямар ч үед хажууд маань түшиж тулаад байж идэгт баярлаа. Хайртай шүү гэж хэлье.